Гамшигын аюулын тухай зарлан мэдээллийн тохиогоор ажиллах дадлага сургууль өнөөдөр 16 цагт улсын хэмжээнд олж дууд дохио дуугарах үеэр эргээд мэрэгжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу сургууль дадлагад оролцлоо. Хаалт үргээс гэнтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуй нэгж албан тушаалтнуудын дунд гамшигын сургалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ жилийн сургалтад нийслэлийн 75 дугаар сургуулиас 700 гаруй хүүхэд хамрагдлаа. Хүүхдүүд гамшигын сургалтад хамрагдсанаар газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах аргад суралцсанаа хуваалцлаа. Нөгөө ингэж яахгүй анги нэг хүчээр хонх дуурна гэд тэгээд энэ юу яагна гэд тэгээд номоо барьж гар гэж яахгүй юу. Тэгээд ингээд дулвчаа тайлдаа тэгээ гарч байгаа. Тэгээд номоо дээр тавиад хамгаал усыг хамгаалж яахгүй юу. Биш нөгөө чулуу өдр унж болохгүй гэд тэгээд ингээд толгоонд тавьж явж байгаа. Сургуулийнхаа халахаараа гарахтаа ингээд шахалтаж гүйх хэвээр юу? Болохгүй. Яагаад болохгүй лээ? Нөгөө ингээд хорондоо ингээд нөгөө 3-аараа гарах юм бол шууд гацаад нэг ч гарч боломжгүй. Бодлоос гарахтаа яагаад толгой дээр ахсан юм бэ зам? Яагаад гэвэл монгол хэлнийхээ номыг толгойн дээр заавал тавих ёстой. Өөр газар хөдлөх үед яагаад хаалгаараа гарахтаа шахалтаад гарах ёстой юм уу? Цуварч гарах ёстой юм уу? Цуурч гарах ёстой. Намаа дээрээ тавина. Ширийн дараа орно. Сандал дээрээс үн. Тэр нь сургуулиас гарахтаа яаж гарах ёстой вэ? Намаа дээрээ тавиад. Энэ удаагийн дадлагаар ерөнхий боловсролын сурагчид номд сүнх гэх мэт хатуу зүйлсээ толгой дээрээ барьж гарцаар цуран гарч байлаа. Тэдний хувьд дадлага хийснээр анхан шатны мэдлэгтэй болжээ. Гэвч хүүхдүүд гамшигын үед хэрхэн бие хамгаалах талаар мэдээлэл дутмаг байна. Учир нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт гамшигын хичээлийг тусгаагүй байдаг. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн 20 дугаар улирлын бие даалтын 7 хоногт аюулгүй амьдрах ухаан сэдвийн хүрээнд гамшигын сургалтыг зохион байгуулна гэлээ. Ер нь бол гамшиг ослоос өртөн сэргийлэх энэ сургалтуудыг бол байнга явуулж байгаа нь маш зүйтэй. Одоо ард иргэдээ ингэж мэдээлэл хүүхдүүдэд ингэж мэдээлэл дадлагжуулж байгаа нь бол маш сайн цаашаалтай ийм арга хэмжээ болдгоо. Хүүхдүүдийн тухайд бол мэдээж жил болго ингэ явж байгаа учраас одоо тодорхой хэмжээний мэдлэг нь бол дахиад л байгаа. Тэрнээс одоо зөвхөн нэг хичээл дээр одоо ингэдэг шүү тэгдэг шүү гэж заагаад одоо төдийл юм тогтохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг яг ингээд одоо практиктай дадлагтай ингэ явах зэрэг бас тодорхой хэмжээний одоо ямар ч байсан одоо аваар ослын үед толгой дээр ингээд юм бариад те хатуу бие даваа гарах нь бол одоо өөрсдийнх нь толгойг хамгаалж байгаа гэдэг юм уу. Ер нь бол ингээ ханаад агаад гарах нь зөв гэдэг юм уу. Иймэрхүү юуг бол бүгд тодорхой хэмжээнд дадлага болоо сууж байгаа. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6% нь маш өндөр, 24.5% нь өндөр, 22.9% нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг. Харин нийслэл хотын 95.3% нь маш өндөр, 4.7% нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн аюултай бүсэд байгааг харуулж байна. Нийслэлд энэ жил 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үеэс 43% өссөн үзүүлэлт юм. Иймээс газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлээ дэвшлүүлэх нь чухал юм а.